За юу вэ? Азараа байна. Өчтөр бүр юу болбоо? Баахан копирайт аваад тусгаа дахиад орууллаа. За ийхүү манай нэг маань 2 дугаар ангид бэлэн болсон байна. Тэгэд би байж үли 17-той октинуудээр би солиотой уруулны ч цор ганцыг шиг хүүе болож хүмүүс хараад байна. Зүгээр улам үлсэд бай хижил чин тарахаар гадаг хүлээж бай чи миний дэргэд тайван сайхан жамсгал бүрчин намайг түгшээж бай. Хаалганы цанаас гинэт ичигийн найз нь ичиг хайгаад ороод ирэх ба манай охид сандарсандаа хөшний цаануух шүхдэг. Гэсэн ч ичигийн найз нь анзаардаг уу ба ичи чиний нөгөө амсан хөөхөн 3 дугаар ангийн ихч байгааз тэр өнөөдөр чамтай орой уулзна гэсэн шүү. Амлалтандаа өрөөрэй гэсэн шүү гэдэг ба үнийг сонссон манай охид маань хөшөөнийхөө цанаас гинэт гарч ирэн намайг иймэрхүү юмдаа битгий оролцол гэд өөрийнхөө ямиг хаман гарч авдаг. Үүнийг харсан ичигийн найз нь бүр шок. Ханхуу юу даа гэж үлддэг. Карныхаа газар манай охин аавда таслаа зөвөгчөөр ажиллаж байх ба яг өмнөд нь ичи маань ороод ирдэг найзтайгаа хамт. Манай охиж энэ чи чихнээсээ сталкер юм байна гэж бодсон. Яг үнэндээ өөрийнхөө Карны саяг бүтээсэн байдаг ба хоод итгэр ирсэн гэдгээ хэлдэг. Аав минь чи явж чайныхан нэг сургууль болохоор тус хайрцанжаар бэлтлээ гэж өгдөг ба манай охинч яагаад намайг Карны газар ажилуулдаг гэдгийг хэлсэн юм гэсэн. Яг үүндээ манай хүний найз нь Карны донтон байж дараа савыг нь хараад хаана ажилладаг гэдгийг мэдчихэж. Бүр амар Карны донтон биш шүү. Яг ингээд манай хоёрыг хоол идэж явах оронд нь аав нь аль нь чиний найз лээ ингэж суугаад тафааластай. Манай гарын найз нь хоолоо идчихэд өөрийнхөө төлбөрийг ингээ энэ бол миний эзэн Карны хаас тэтгэлийг оруулдаг хаяг гинөө. Байнга Кар идэж явдаг болтой. Манай залуу жоохгүй болохоор нь танаа найз чи явчлаа гэд хавийг нь хураах гэсэн шууд гаранд нь хүрснээ. Чи хизээ тарах юм ёо. Би чамаа хүргээд өгье гэж хэлдэг ба манай охин ч ажилтаа гэж хэлдэг. Гэсэн тэр санаас нь аав нь явж болно шүү гэдэг ба гаргаж байгаа царайг нь артаа бүр нэг хөрхөн тэгснээ охиноо танихгүй ирд өгч явуулж бас гэртээ ирсэн байгаа болно гэдэг зэв. Манай охин ч энэ хүн яг охиныхаа талаар боддоггүй гэх тустай. Энэ хүн манай хоёр маань алхаж байх зуур хэдүү ус олцдог ба өглөөний уулзсан гэсэн симпаяа яасан гэж манай охин асуухад орхицсан хайцсан гэдэг ба манай охин жуулаад эмэгтэй хүнд амласан бол амталтаа биелүүлэх ёстой гэж хэлдэг ба яг энэ үеэр нь бороо айхтар асгаж өгнө. Хоёул шалав норчсон учраас манай ичи маань ёыг өөрийнхөө гэрт дагуулж хурж ирдэг ба гэрийг нь хараад бүр гайхаж орхиж байгаа юм чинь энэ чиний гэр гэж үү гэж. Манай залууч зүгээрээ би энэ амьдардаг гэд оруулдаг. Бүр гэр доторх тасал тэгээл гарч бүр яа харахгүй баян гэдэг нь аргагүй байгаа биз. Ичи маань манай ёд өөрийнхөө гуйчаа хувцснаасаа өгөх ба манай охин хувцас салж байхдаа түүний идж байгаа хоолн ч энгийн. Тийм байхад үнэхээр баяа айлын хүүхэд байх гэж бодсоор хувцаслаар гараад ирдэг. Тэгсэн бүр тасарсан гарагнаа манай охин манай залууч би чиний энэ талд дуртай гэсэн шууд селф типээс асж байгаа юм чи манай охин. За тавгилсан гээд тэр цаанаас сайн хариулж өгөхөөр явдаг ба намайг үнэхээр баян болохоор хүмүүс байнга худлаа татнах гэж оролддог. Өглөөний тэгсэн пааж гэсэн тэдний нэгээ тэр амлалт гэдэг байгаа нь өөрөө л өөртөө амлчихсан юм надтай хамаагүй гэж хэлдэг. Үүнийг батсан манай охин маань өглөө саяны явдалтай бүр амар гэмшээд тэгээд шууд уучлахгүй. Багасаа ханхуй шүгссэн болохоор дандаа хөгөөдтэй яаж харьцахаа мэддэггүй. Тийм болохоор дандаа юм алдаа гаргацдаг гэдгийг хэлдэг. Тэгсэн манай залуу маань шууд гаранд нь хүрснээ. Ийм байхад болох уу гэд ойртдог. Манай охин маань сандарсандаа хүлж чадхаа байдаг ба манай залуу маань яг хөдөлгөхийн алтанд ёогийн маань ааван залгадаг ба цагаа харсан аль хэдийн 45 болдог ба манай охин ямар орой болчихсон бэ? За ингэж хийгээд гэртээ арий та гэсэн манай ичи маань хүргээд өгөө л гэдэг. Замдаа зүгээр суучихгүй ичи маань би чамд алуулсан ч зүгээрээ хүүхийнхээ өмнө сүүлийн харах зүйл үзэсгэлэнтэй зүйл байна гэхээр гоё биш гэж үү гэж тоглоостэй. Манай охин маань өчигдрийн баахан болдог дэлгүүрийнхаа орд ирснээ энэ хүртэл өгөж өгөхөд болно л гэдэг. Тэгээд болгоомжтой яваарай сэмпай гэсэн манай залуу нэрээ хэлдэг ба ичи мөрөө тохоогүй гэдэг. Мөн дээрийн хэлсэн хайртайгаас жоохон өвөр гэдэг үгээ буцааж халаа. Хайртай гэдэгтээ нэлийн төхөх юм шиг байна гэж хэлдэг. Манай охин тэр үедээ юу ч хийж чадахгүй гацаж түүнийг уулдаг ба өөрөө ирэхгүй л ямар гоё нэртэй юм бэ гэж боддог. Мэдээж маргааш нь дүрм соор хоёр найздаа ичи мөрөө сэмпайтэй ямар холбоотойгоо байцаагддаг ба ичиж ёйд маань жоохон хандраад байгаа гэдгийг найзуудтай хэлэхэд тэр хоёр маань бүр амар гайхдаг.
Хөөе хөөе. Үнэхээр гэж үү? Чи мөрөө чамд хандраад байгаа мó? Хоёр ханхугийн хайрдуулаад гэсний энэ бор үст чинь шууд бүгдээ хараагаад ирсэн. Манай энэ ягаа үст ч гэсэн яг хувь тайлан байхаа. Та хоёрын учирсан гэж. Манай охинч тэр хувь тайлан гэдэг чи яг орш тийм үү дөө гэж бодсоор болооддаг. Тэр ичи дээр маань амар далтисан хоёр хүүхэн орж ирэх ба манай ёоёг маань муулаад идэг. Амар эрэгтэйлэг болохоор бид хоёрын тайп болбгүй гэж. Чи яагаад сонирхоод байдгийг ингэж мэйгээд. Үүнийг сонссон манай хичээ маань уурлаад жоохон бүдүүлэг өгшөлтдөг. Хоёр найз нь чи жоохон хитгүүлчлээ гэж хэлдэг ба манай залууч нэг тоодоггүй. Хоёр найз нь ойрд яагаад ханхуу анхуугээ яваад байгаа юм бэ гэж асуусан ч манай залуу маань үгүй харин та нарын яагаад түүнийг сонирхгүй байгаа юм бэ гэж асуудаг. Нөгөө хоёрдоо эмэгтэй байж тийм царайтай гээл хэлсэн манай хоёр нэг тоодгүй. Тэгсэн манай залуу маань шууд л яваад өгдөг. Хайж чагаа гэсэн чинь таслаа л гэж юм. Ингээд таслаад байвал үлэрнэ шүү гэсэн ханхуу нараа үлэрдэггүй л гэж авлаа. Дандаа ёоёг маань амар үсгэлэндээ яагаад хүмүүс тоодгүй байна гэтэл манай ёоёг маань би гинт ачаарсгээл явдаг заяа. Манай охинч миний би жоохон муу байна. Эмнэлэг яваад эмчээс юм аваад ирье гэж явж байхдаа яг үүндээ өдөржингөө халуураад байсан байж таардаг. Өчигдрийн борооноос л боллоо гэж эмчийн өрөө рүү явдаг. Тэгийн эмчийн өрөөнд ороод ирсэн чинь эмчийн өрөөнд манай кохогоо сууж идэг. Манай охин сандаасандаа шууд хаалгаа хааж өргөдөг ба даанч халуурсан болохоор биеийн суулцаа доош унцдаг. Маас лууж миний хажууд байхдаа битгий ханхуу шиг ажиллаа. Бусдаас тусламж авсар гээд ус өгдөг. Манай охин ус авах үед за би эмч дуудаад ирье гэж манай залуу маань явдаг ба манай охин ороод хэвтээд нүдэн анаад ийсэн чинь урд нь манай ичи маань хэвтээд байж идэг. Яасан бэ гэсэн энж байхгүй байна. Оронд нь би чамд тулхацаад өгье л гэж байна. Манай залуу ёоёг маань жоохон ойртохгүй мó гэтэл манай охин маань хийцгийч үгүй гэдэг ба за чи ойртохгүй бол би ойртъя гэж хөлсөөнөө мөрөөд амар ойрхон хийцчдэг. Манай охин бүр гэхдээ үнэхээр дулаах юм а гэсэн манай залуу би угаасаа төрөлхийн тулд ахаа л гэж авч юм. Яг л муу шиг гой байх хэвчээ гэсэн манай ёоёг маань муу шиггүй гэсээр муу төсөөлөө нам унтаж өрхнөө. Өдөөс хойш ирсэн манай ёоёг маань хичээлээ тасалчлаа гээд амар гутардаг ба манай залууч ийм халуунтай угаасаа чи юм ойлгохгүй. Чамайг хүргээд өгье гээд цүнхээ авахар явдаг. Манай охин хажууд тийш харсан цүнхэн байдаг ба хоёр найз нь аль хэдийн орж ирээд энэ хоёрын байга байдлыг харсан байдаг. Та хоёр ч үнэхээр бухуудах юм ба маргааш юу басан хэлж өгөөрэй гэсэн байдаг. Манай охин ч би одоо юу л хийгээд байна даа гэсээр ичитэй маань гэртугаа цуг хамтдахардаг гिचийн маань танаа гэрийн карины газар орё гэсэн манай охин маань үгүй гэдэг ба манай залууч нэрээ чамтай унтсан амар тухтай мэлээ гэж л авдیں۔ Манай охин бүр ямар заа юм бэ гэсэн. Үгүй нэрээ шүү. Хүмүүс цуг унтахад тухтай байдаг хүмүүс заяаных нь хань гэж ярьдсан байлээ. Гэтэл манай охин маань бүгд заяаны гэх юм. Ер нь тэр хувь тавьсан ч орш тийм үү? Үүнийг ер нь чи яаж мэдтiin гэж хэлсэн. Манай залуу маань шууд хоёлоо үргэцгээ туршгаад гэж авдیں۔ Манай охинч түүний гин татээ хэд нухацтай байгааг мэдэхгүй ч гэсэн тгий үргэцгээ гэж авдаг. Ингэснээр манай энэ 2 дугаар ангийн дуусч байна. Энэ хүртэл цуг байсан та бүхэндээ баярлалаа. Лайк, subscribe дараад ямар нэг мөрөөр бичээрэй.